Сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 өдрийн давгаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоол-болтол хов зогоо оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 1-ний мягмар гарагийн дугаар шууд төрөхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Анцаа Амийн хариулагчаар Бархуугийн Чин Батнар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Эдэн, за хамтдаа илүү хамтдаа 20 жил мөн хурдан химнэлттэй хамтдаа Ред Панда түргэн олны газар хамтран ажиллаж байна. За бэлзуунаад орой мэндийг хүргэе. Бүгд нь орой мэндийг хүргье. Бацгата бэлэн л үстэй. Билээ. Би юу найруулагч хахта жоохон гомдлоод. Намайг арай л татчих. Яа татаад байгаа камераас холдуулраа хаа. Арай их ойртод шүү. Нөгөө баг миний нүүрэн дээрээ наалцсан баг шүү. Баг нөгөөдөг үнстэй. Сая өөрийгөө хараад юу хэлэх зочлоо шүү. Энэ юм бэ гэдэг. Нөгөө давхар өрөөгөө нуужсэн жоохон ойртод шүү хаа миний хаа. Юу н хамаг булахаг дийлэгдэх юм биш. Найруулагч маань яаж байгаа юм болоо. Би тэр чинь энэ үрт аюу нэр үн сайд. Аюу тий нуучдаг өсөн шүү хамаг юмнууд. Өнгөрсөн. Өнөөдөр бол ингээд нуух аргагүй болж байгаа юм байна. За өнөөдөр танилцуулга алдарт нь луг орцгоё. За амиг чамар алдарт нь танилцуулгаар хэлсэн байна. За би өнөөдөр Монгол хүнийг танилцуулахаар бэлдсэн. Тэр тусмаа 4 сарын 1-нд хошуу урлагийн загалмаас эцэг гэж нэрлэгддэг Монгол Улсын гавьяа жүжигч Бацайг ярихаар бэлдээд байж байна. За өнөөдөр миний танилцуулах алдарт маань Деважингийн шат олон ангид киноны сөрөг дүрийг хойд ихийн дүрийг гэсэн үг маш чадварлаг бүтээсэн жүжигчин Ихи Хяаны тухай танилцуулахаар бэлдсэн. За түүнийг мэрэгжлийн алгадагч гэж нэрлэдэг. Алгадаа явчихдаг. Энэ салбартаа олон жил зүтгэж байгаа. Наач их гоё салбар. Ерөөсө загнаал алгадаал явчихсан юм билээ. За 1960 оны 11 сард төрсэн энэ жил 64 настай. Тэгээд ер нь сүүлийн үеийн ярилцлагуудыг харахад 60 гарсан гэхээр бүл юм л үнэхээр үзэсгэлэн тийм юм битээлээ. Тийм байна тий. За ингээ эхний баримт нь бүх төрлийн зодооны хэсгийг бол ингээд хариуцаад ажиллаж байгаа гэсэн байна. Миний хөө ингээд зодохгүй штэ. Ингээд зодооны хэсэг гэдэг шиг одоо алгадaltaй хэсэг хэлж байна л да. 1981 онд урлагийн гарагаа эхлүүлсэн. За тэгээ урлагийн гарагаа эхлүүлснээс хойш удалгүй үзэгчдэд өөрийгөө таниулж чадсан буюу одоо 81 оноос эхлээд уран бүтээлээ төрвөл тэгэл 80 онд л ерөнхийдөө ингээд танигдаад эхэлсэн байл 80 онд. За тэгээ 60 гарсан жүжигчин маань түлхүү муу ээжийн дүрийг бүтээдэг. За тэгээд бараг тоглосон бүтээл болгон дээрээ дор хаяж нэг хүнийг бол алгаддаг. За гэхдээ зөвхөн алгадаа зогсохгүй бүх төрлийн идэж уух зүйл хачир гэх мэтчлэн маш олон зүйлсийг бол цацаж шидэн асган за тэр юмнууд юу гэдэг вэ гэхээр одоо жишээлбэл кимчи байна, үхрийн махаар алгадна, элдв бусын хажрууд тавг шидэх гэх мэтчлэн зүйлсүүд багтдаг бахны. Их мэрэгчлээ. За жишээлбэл одоо Secret Man гэдэг цуврал бүтээл да бэрийн дүр бүтээсэн жүжигчин бүсгүрүү ингээд зохиол дээр бол ерөөсөө виног асгах гэж байсан гэнэ. Тэгээд жүжигч маань бодсмаагүй вино асах юм бол энэ нэг тийм сүртэй бол харагдахгүй арай өөр зүйлийг оруулах хэрэгтэй. Тэгээд тэр нөгөө үзэгдэл нь ингээд хоолны ширээний ард үзэгдэл өрнөжсэн. Тэгээд хоол одоо шүл эхлээд цацаад дараа нь виног толгоон дээрээс нь асгаж ингэж өөрчлөлт хийсэн байдаг. Актер юм бэ. За тэгээ мөн надтай гэрлэж кинонд хөргөний дүр бүтээсэн жүжигчин залуугийн өсийг нь зулгааж цогцожгаад дараа нь тавхтай хоош идсэн байдаг. За тэгээ үг хөтөл тоглосон жүжигчин залуу яг тухайн үедээ ингээ зодуулж явах үед бол би юу мэдрээгүй ингээ зураг авалт дуусны дараа бол ер нь жоохон жаажигнаал ингээ янгнаал явцсан л гэж тий. Ёггээл хатгуулаа явцсан. Зодуулж хатвал би мдээгүй л гэж лээ. Тэгээ ер нь хамтран тоглож байгаа жүжигчтэй өөрөө хэрхэн яаж алгатанаа нь хэлдэггүй юм байна да. Амын шууд алгадчих юм уу? Баруун талаас яг ингэж алгадна. Шууд гэхээсээ л тэр зохиол дээр бол уусаа алгадна гэсэн хэсэг бол байгаа шүү дээ зохиолын дагуу. Гэхдээ тэр ч зүүн талаас нь алгадахгүй баруун талаас нь алгадахгүй те. Үсээ чингэн зулгах авч гэдэг юм уу. Тиймүр нарийн юмнуудыг хэлэхгүй. Ерөнхийдөө л та зодуулах нь ойлгомжтой юм их чаа. Зүгээр л зодуул юм байна те. Ямар байдлаар алгадуулах вэ гэдгийг детальчилж хэлдэггүй. Тийм учраас нэг уран бүтээл тоглож байгаа жүжигчид бол байнга сандралтай яана зоо одоо те. Баруун талаас сус тийм болов зүүн талаас сусч тийм болов. Дээрээс нь юу нэмж асах хоол гэдэг. Виног гэдэг чинь ганцхан виногоо цацахгүй шүү дээ те. Шүл цацчихж шүү дээ. Тэрийг бол хэлээгүй л байгаа юм л та. Тэгэхээр одоо гинт юу ч над руу хийсэ тэрх юм лээ мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр баг зэргийн юм жоохон айдастай алгадуулалтаа хүлээлдэг бахны. Кино тоглож байгаа л уйлаал явж байгаа. Шүл цацсан гээгүй үстэй гэж. Яаж байгаа юм бэ гэдэг. Яг нөгөө шүл цацж байгаа тохиолдолд чинь тэр үзэгдлийг дахиж авах бол хэцүү шүү дээ. Хувц хунар байна те. Тэрийг солих гэдэг юм. Яг юм цацж байгаа үзэгдлүүд бол яг нэг л одоо юугаар явахгүй болдгоо мэлээ. За тэгээд уган жүжигчин Ихи Хяаны хэлж байгаагаар тэгж айхтар үсийг нь бол зулгаад өгнө. Гэхдээ нөгөө өвдгөр л ингээд зулгаадвал гэсэн үг л дээ. Гэхдээ ингээд кинон дээрээс нь харахаар бүр үнэхээр айхтар зодоод байгаа их тийм ширүүн гартаа юм шиг харагддаг гэвч бодит байдал дээр бол тийм биш шүү гэдгийг тайлбарсан байлээ. За мөн надтай нэг уран бүтээл тоглол багтаа нэг удаа заавал алгадуулна гэж өөрөө хэлсэн байдаг. Тэгээд хамтран тоглосон жүжигчтэйгээд радио стар нэвтрүүлэлд оролцохоор танилцуулгатай
би энэ гурван жүжигчтэй бол би нэг уран бүтээл тоглож ирсэн. Тэг яг нь нийтлэг зүйл нэг бол би гурван алгадаад үзсэн гэх мэт чинь бүгдийг алгадсан би. Тийм ийм байдлаар танилцуулж байгаа жишээ те. За тэгээ өөртөө хамдарсан жүжигчид дундаас хамгийн айхтар алгадуулж ирсэн хүний нэрлсэн. За тэр нь хэм бэ гэхээр Деважингийн шат улаан гэдэг киноны одоо гол дүрийн эмэгтэй гол дүрийн залуу насыг нь бүтээсэн Пагшинэ жүжигчин. За тухайд 14 настай байсан. За ингээд алгадуулах хэсэгт бол 30 удаа алгадуулсан. Хойд ээж нь болдог лөө. Тийм хойд ээж нь болдог тийм. 30 удаа алгадуулна гэдэг ч юм бол өстой айхтар алгадуулсан. Манай хүүхний цулсан болоо яасан бол. 14 настай хүүхдсэн биш. За тэгээд тус драма дээр ч бас зохиол дээр нь байхгүй гэсэн нэмсэн. За гол дүрийн хоёрыг гэрэлж яхад нь охинтойгоо уурлаж орж ирээд нөгөө хурмыг эсэргүүцэж байгаа хэсгээр 15 хүн өлгөн суух ширээг хөмөрсөн гэж. Хөө. Тий. Гэтэ энэ ширээг хөмөрч байгаа гэдэг бол зураг авалтын банкхан мэдгдсэн юм байл л дээ. Тэгээд хөмөрсөн байдаг. За тэгээд жүжигчнийхээ карьерын турш маш олон хүн алгацаараа сүүлдээ бол за та одоо тэг хичнээн хүн алгацсан бэ ч юм уу ямар тиймэрхүү одоо кино уран бүтээл хэр их тоглосон бэ гэхээр сандгүй гэж алгацсан үнэхээр тоог алцсан да. Тоогоо алцсан да гэж хэлдэг гэж байгаа. Тэгэхээр тэр хэмжээгээр л байга алгатай явчт юм билээ. Гэтэ энэ бол нэг тухайн жүжигчний дүрийн онцлог юм да. Тэрнээс л өөрөө одоо би нэг хүн алгацсан дүр тоглоё гэдэг тэгээд байгаа юм бол байхгүй. Тэгээ инсрүүтлийн дүрийг мач чадварлаг бүтээж чаддаг. Хоолоо нас нэг тийм чанга хүчрхэг хоолойтой тий. Орилоо л алгадаад идэв үсттэй загнаал. Тийм штэ. Тэгээ харц марцуул угаасаа тийм жоо ширүүн харцтай штэ тий. За хоолоо амар л та харваач. Тийм. Нэвтрүүлгийн хамтраач танилцуулаад өргөжлүүлээ. За хамтран ажиллагчаар Эзэн компани хамтдаа илүү амттай 20 жил ураад хамтран ажиллаж байна. За Монголын нөхөн сэргээгдэх түүхийд байгалийн зэрлэг жимс болон тармил жимсээр чанамал төрөөсийн шүүс үйлдвэрлэж тус зах зээл дээр жимсний онцгой хамтыг хэрэглэгчтэй мэдрүүлсэн үндэсний үйлдвэрлэгч Эзэн компани түүхт 20 жилийн энэ жил тохиогдож байгаа юм байна. За Эдэн компани үйлдвэрлэг амтлаг чанамал нь бөөрөлцгөн, гүзээлцгэн, анис, нэрс, үхрийн нүд гэсэн төрөлтгөөр хэрэглэгчдэд хүрдэг бол өтгөрөөшин шүүс нь болохоор чацарга нь үхрийн нүд, анис, нэрс, олон жимсд гэсэн 2 литр болон 450 мл-ийн савлгаатгаар худалдаа алгаддаг байна. За тэгээ 20 жилийн түүхтээ Эдэн компани 2024 онд хэрэглээнд нэн тохиромжтой Вото цэврусыг 6 литр 10 литрийн савлгаатайгаар худалдаанд гаргаж байгаа юм байна. За тэгээ Вото хэрэглээнд нийцсэн ус нь хамгийн тохиромжтой бариултаагаас гадна опс болон сургууль цэцэрлэг за аялал зуугаалгатаа авч явахад хамгийн тохиромжтой юм цэнгэг ус гинэ. За тэгээ Вото цэнгэг усыг 4 удаагийн шүүлтүүрээр шүүж эрдэсжүүлсэн байгалийн ус гэдгээр бас онцлогтой юм байлээ. За 77.11 52 25 77.11 52 25 руу захиалаад авах боломжтой юм байна. За хамтран ажиллахаар бол 99 тэг 4 75 72 99 тэг 4 75 72 гэсэн дугаар л бас залгаарай. Сошиал хаяг нь Эдэн LLC за мөн Вото гэж хаар мэдээлэл гарч ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Эдэн компани хамтдаа илүү амттай 20 жил. Баярлалаа. За дараагийн баримт руу орцгоо. За юу ч өмссөн зохиод өөрт нь хэцүү байдаг гинэ. За жүжигчин маань залуу байхаас л юм загварлаг гэдэг их алдартай байсан. Тиймээс ямар нэгэн уран бүтээл тоглохдоо стайлисттайгаа бол нэлээд ярилцж байгаа хувцас сонгодог. Тэгээ өөрөөс нь өөр жүжигчид одоо жишээлбэл хөдөөний авгаан дүр тоглолоо гэхэд зөв нэг юм ажлын хувцас ч юм уу хантаа өмсвөл тэ баахан ирэмэрэн хувцас дана хажуу маань хөмсөд өгдөө штэ. Тийм хувцас өмсөх юм бол тэгэл ер нь хөдөөний авгаалгаа хуурчдаг. Харин жүжигчин маань ирэмэрэн хувцас өмсөх тусмаа илүү загварлаг харагдаад байдаг юм л тэ. Зохиод тийм зохиод илүү нэг тийм юг мөрөндө хотоос зугтаж ирсэн хүүхэн шиг л гэдэг ч харагдаад байдаг гэж байгаа. Тийм учраас стайлистуудынх нь ингээд урдчиж бэлдсэн тийм ирэмэрэн хувцас өмсөх өөрт нь нэг л одоо юу гэдэг хөдөөний үжигээ харадуулахгүй байдаг учраас найруулагчийнхаа өмсний тийм гүйлтийн цамц ч юм уу эсвэл нэг юм ирэмэрэн биш яг нэг өнгө дагнсан бүдгэн өнгөтэй хувцас өмсчээж дүрээ бүтээдгээ гэсэн байлаа. Тэгээ хөвчлэн бид нар нэг юм ихэмсэгтэй юм ширүүн дөрвөн дүрээр нь сайн мэддэг боловч хөдөөний одоо нэг юм сайхан сэтгэлтэй эмэгтэй ч юм уу дүрийг бас бүтээжл байсан юм байл. Тэрийг анзаардгүй юм байна да. Тэгээ юм сэтгэл тоногсон дүр нь яалтчгүй тэр Деважингийн шат киноны дүр байгаа гэдэг чинь тий. Тэрнээс өөр бол дүрүүд ч гэсэндээ дандаа л юм сөрөг загнаал зодж байгаа л харагддаг юм да. Тэгээд яагаад ч юм ингээд цулгад оршдог тийм шүү дээ тий. За дараагийн баримт нь гэмт хэргийн бүлгмийн гишүүнтэй гэрэлжсэн. Яа. За жүжигчний гараагаа эхлүүлээд удалгүй буюу 1981 онд жүжигчний гараагаа эхлүүлсэн шүү. Тэгээ 82 онд нэгэн гэмт хэргийн бүлгмийн бүр толгойлогч болох Ким Дүүжүү гэдэг эртээ гэрэлсэн. За түүний нөхрийг Шүний ханхуу гэж нэрлэдэг байсан. Тэр тийм хэмжээний бүр маш алдартай юм танхаа ирсэн маа. Тэгээ тухайд жүжигчин маань дөнгөж 23 настай шинэхэн жүжигчин харин нөхөр нь түүнээс 19 насаарах
40 гарсан буюу 42 настай ир байсан. За мэдээж эцэг гэх нь бол тухайн үед эсэргүүцгүй чи ч одоо дөнгөж те 23 настай уран бүтээл тоглоод ингээ карьер хөгжиж яахаараа 42 настай залуутай гэрэлдэг юм бэ гэдээ эсэргүүцчихсэн боловч эцэст нь гэрэлж чадсан. За тэгээ одоо өөрчлөгдсөн ч тухайн үед бол ингээд алдартай эмэгтэй жүжигчид гэмтэргийн бүлэгмийн гишүүдтэй их гэрэлдэг байсан гэнэ. Эсвэл өөрийнхөө менежертэй гэрэлдэг байсан. За менежер нь ч гэсэндээ гэмтэргийн бүлэгмийн гишүүн байдаг. Яа тэгэхээр одоо юу гэдэг нэр төрөө цэвэрлэхгүйднээс юм уу ийм урлагийн одоо уран бүтээл тал руугаа ингээ илүү оровчдаг энэ бүлэгмийн хүмүүс чинь. Тэгээд менежер хийх тохиолдол байдаг. Тэгэхээр ерөөсө тухайн үеийн алдартай маш олон үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчид бол ийм тагаа тийм бүлэгмийн гишүүдтэй гэрэлдэг байсан юм байна. Тэгээ бас нөгөө нэг ямар дүр тоглуулах дүр мөрийн үртэл сонгож өгдөг гэдэг чинь дарамтлаж байгаа өгдөг байсан юм биш үү баг тийм. За тэгээ тэдний гэрэлхүйд жүжигчин бүсгүйг гэмтэргийн бүлэгмийн толгойлогч Кимдүүжүү гэхээр хулгайлаад нөхөр нь гэсэн үг шүү дээ. Хулгайлаад ингээ аваа сууцсан гэсэн юм яриа гарсан. За энэ яриа бол ерөөсөө нөхрийг нас уртал яригддаг гэсэн. Одоо ч гэсэндээ хүмүүс ер нь ярьдаг юм байна. Хүчээр суудсан гэж үү? Тий, хүчээр аваа суудсан. Манайхаар бугталцсан юм байна тий. Хайр сэтгэлээр бол шүү дээ. Уусаа бүлэгмийн толгойлогч шүү дээ. Тэгэхээр аваа суудсан бас ийм яриа тухай үед гарч ирсэн байлаа. За гэсэн хэдий ч энэ хоёр маань бол тун сайхан харилцаатай гэр бүл болсон. Тэгээд түүний нөхөр жүжигчэнтэй гэрэлснийхээ дараа гэмтэргийн бүлэгмээсээ гараад шинэ амьдрал эхлүүлээд фитнес спортын заал ажиллуулах болсон. За ер нь яг ийм төрлөөд бүлгэмдээс хүмүүс бол энэ салбараас гарсан ч гэсэндээ ихэвчлэн баар ч юм уу те шөнийн цагийн газар ажиллах юм бизнес эрхэлдэг бол түүний нөхөр тэгээгүй бүр жүжигчин их нартайгаа хамт сайн дурын ажил хичээнгүйлэн хийдэг тэгээд өнгөрсөнд гаргасан алдаагаа ингээд залруулах хичээдэг гэсэн нэ. Тэгээд 2001 онд насан туршдаа цуглуулсан хөрөнгөө нэгэн их сургуульд хандуулж исэн гэж байна. Тэгэхээр ер нь бол сайн зүйлс их хийдэг байсан. Хандив өгдөг байсан. За тэгээд тэдний энэ байдлыг нь харсан тухай үед бас л их танхаа итгээд байсан гинэ. Тэгээд дараа нь жүжигчин болж чадсан жүжигчин Ютун гэдэг Монгол эмэгтэйтэй суужсан тэр мэддэг баха. Энэ хүн үлгэр дуурайл аваад тэр айхтар одоо танхаа итгээд гэдэг энэ салбараа орхиод жүжигчнэр ажиллаж ихэсэн энэ одоо жүжигчин бүсгүй нөхрөөс үүдэлтэй гэсэн байлаа. За тэгээ жүжигчин Ихүү Хян маань одоо дөнгөж жүжигчнэр ажиллаж эхлэх тахта хүнтэй суусан ч гэрлэлт нь одоо карьерт нь бол айхтар нөлөөлөөгүй харин ч эсэргээрээ улам нэр хүнд нь өсөөд уран бүтээлээ санал бол тасралтгүй ирж исэн боيو нэр хүнд нь өсөрлөөсөн. Тэгээ нөхөр нь зохиолын дуушнаар ажиллаж эхэлсэн юм билээ. Тэгээ бүр альбом гаргасан гинэ гэж. Мабийн толгойлогчор шүү зохиолын дуучин болчихж байгаа юм уу? Тийм, тэгээ бүр үг дуу ая юу гэдэг бүгдийг нь өөрөө зохиогод болчихдог гэсэн гэж шүү дээ. Тэр хоёул ингээ урлагийн салбарын хүмүүс болчих юм да. Тийм ээ тий. За гэвч нөхөр нь хүнд өвдсөн. Тэгээд хүнд өвдснөө мэдснээс хойш 5 сарын дараа буюу 2005 оны 9 сард таалт өгсөн. Тэгээд амьд ахуудаа эхнэрээ маш их хайрладаг байсан. Хичнээн өвдсөн байсан ч гэсэндээ эхнэрийнхээ зураг авалтын талбайд нь бол ингээ баян хүргэж өгдөг. За тэгээд зураг авалтын багийнх нь ингээ өөрийн гараар боосон бэлэг өгдөг. За тэгээд бэлгээ өгдөг юу гэж хэлдэг гэсэн мэхээр эхнэрийг маань сайн харж хандж байгаараа тусалж дэмжиж байгаараа гэх мэтчлэн захидаг гэсэн гинэ. Тэгээ ер нь жүжигчин бүсгийн ард нөхөр нь л өстой чихэн батны зогсдог да хаана юу хийн те тэр болгонд хамт явдаг гэсэн гэж. За ачаалттай жүжигчин бүсгийн нөхөр нас орсон тухай мэдээлэл нэлээд сүүлд цацагдсан. За яагаад вэ гэхээр нөхөр нь нас орохоос өмнө гэрээслэл болгоод намайг одоо тэг нас орсны дараа өсний дараа хинт ч тэ ойр дотны хүнд маань ч гэсэн хүсэн гэдэг битээ хэлээрэй гэсэн юм гэрээсэл үлдээсэн гинэ. Тийм учраас оршуулга нь бол ерөөсөө ингээд жүжигчин тийм маш одоо нууцлаг байдал хийсэн. Тийм. За гэвч цаг хугацааны эрэхэнд нөхрийнх нь нүхэлд одоо хүмүүс бол ингээд тодорхой хэмжээний мэдэж эхэлсэн маа л да. Яа тэгэхээр ингээд ганцаараа яваад байна те. Тэгээд үргэлжил хамтдаа байдаг гэсэн бол ингээд ганцаараа болчихж байгаа. Тэгэхээр хүмүүс тодорхой хэмжээний анзаарч эхэлсэн, нөхрийг сургалж эхэлсэн. За тэгээд жүжигчин маань нөхрийн тухай юу гэж ярьсан бэ гэхээр над шиг өөрийн гэсэн үзэл бодолтой юм хүчрэг төрлийн эмэгтэйд хүндэлж хайрламар хүнтэй уулзна гэдэг бол маш хэцүү явдал. За эргээд бодохны нөхөр маань яг л хүндэлж хайрламар тийм хүн байсан. За ийм хүнтэй уулзч чадсан маань маш том аз завшаан байсан. За тэгээд дахиад ийм хүнтэй уулзч чадахгүй хаа гэж бодож байгаа тухай ярьсан мэлээ. Тэгэхээр яг хүмүүстэй одоо албаар бараг хүчээр аваад суудсан гэж ярьдаг боловч жүжигчин маань бол өөрөө нөхөртөө үнэхээр хайртай байсан. Тэгээ ийм хүндэлмээр хүнтэй байвал энэ тасандаа дахиад очихгүй хаа гэсэн тухай ярьсан мэлээ. Тэгээд энэ хоёр маань нэг хүүтэй байна. За нэг иймэрхүү мэдээлэл цуглуулаа. Айхтар тийм дэлгэрэнгүй нарийн мэдээллүүд бол цөөхөнтэй ийм хүн юм билээ. Гоё бүсгүүл дээ. Одоо ч гэсэн гоё байгаа. Надад одоо нэг хоолоон л бүр ингээд сонсогдоод байгаа юм. Бараг сонсогдож штэ. Нэг юм орилж гашгарч нэлээд чанга хоолойтой. Тэгээд тэр алгадаж малгаж байгаа нэг жихнээс л юм шиг санагдаад идэг. Тэгээ сүрд дүр бүтээдэг жүжигчид их стресстэй байдаг гэсэн шүү дээ. Яг тэгэхээр байнгын хүн ууртай байна гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгэхээр байнгын сүрд дүр бүтээгээл уурлал хашигчаад гэдэг чинь тэр дүрийг бүтээж байгаа хүнд бол амаргүй л байдаг хэл та. Сүрэг дүр байж ч угаасаа бид нар эерэг дүрээ ялгаж байгаа юм л та. Тэгээ нөгөө одоо сүрэг дүрээсээ баг эерэг дүрээ хамгаалал өмгөөлөл баг тэнд чинь өмнөөс нь баг очиж зодлох нь лаагүй юм болж ээж те.
гаргаж ирж байгаа юм л да. Гой жүжигчээ. Гэтэ нэр чинь хэлдгээр эерэг дүрийн нөл үнэхээр санахгүй. Харин тийм үү. Ерөөсөө нэг юм ойролсон л хүн зодсон л ихч байдаг да гэдэг шиг. Тэгэхээр одоо гэмт хэргийн бүлгмийн бүр ингээд толгойлогчтой суугаж ирсэн юм байна. Гэтэ нөхөр нь лаг залуу шүү дээ. Тий, амьдралаа өөрчилсөн гэж хэлээ. Яг хөө тэгээд бүр албан ёсоор би энэ хүнтэй суугаа, би амьдралаа өөрчилсөн гэж үл ярьж байгаагүй юм байна л та. Гэхдээ яг зарим нэг их сурвалж төр бол энэ жүжигчин бүсгүүтэй гэрэлснээр өөрөө амьдралаа өөрчлөөтэй тэр буруу замаасаа холдоод шинээр амьдралаа эхлүүлж чадсан. Тэгэхээр тэр хэмжээгээр сайн нөлөөлөл нөхөртөө үзүүлж чадсан гэж ярьдаг юм байна. Үйлдэлээрээ харуулчих чинь тийм ээ. Тэгээд тэр орлого морлогоо хандивлан гэдэг чинь. Тэгээд одоо хар ухаандаа бодохоор мапинг толгойл гэж байсан хөр муул хүн бодогдоод байна шүү дээ. Энэ хүн өөрчилж чадсан гэхээр хайр бас өөрчилж байгаа шүү. За нэг иймэрхүү түүхтэй хүн байх нэ. За өргөжлүүлэн тэгвэл дараагийнхаа алдарт нь л оръё. За би ер нь монгол хүмүүсийг ярих их сонирхолтой байдаг ч гэсэндээ их сурвалж нь болохоор яг одоо юу гэдэг юм мэдээний сайтууд ч юм уу те сонин дээр л гарцсан байдаг. За би өнөөдөр бүр албаар ярихыг хүссэн болохоор 4 сарын 1-ний тохиолдол хошуу урлагийн одоо үүсгэн байгуулсан гэж ярьдаг тийм ээ. Тэр хүнийг ярихаар бэлдлээ. Тэгээд их сурвалжууд нь бол дуртаад ингэ явчих. Мэдээж хэрэг маш олон их сурвалжууд ясандээ нэгнээс нь бол авсангүй сонирхолтой сүудийн түүгээд ерөөхдөө аваад ингэ явлаа. Уул нь ингээд боломж байдаг бол гадаадын сурвалжтаар байдаг бол монгол хүмүүсийн зөндөө ярмаарлах танч юусо болж өгдөггүй их тийм асуудалтай. Яг Батцааны Батцаяа 1958 оны 4 сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэгээд 2021 оны 12 сарын 11-нд Улаанбаатар хотод бурхан болсон байдаг. За орчин үеийн Монгол улсын хошуу урлагийн үндэслэгчдийн нэг гэж явдаг. Тэгээд кино жүжигчин 1995 онд Монгол улсын гавьяа жүжигчин цол хүртэж ирсэн юм лээ. 95 онд гэдэг чинь бас нэлээд эрт хүртцэн гэсэн үг. За аав нь одоо Батцаан нь болохоор Завхан аймгийн Цагаан хайрхан сумын хариад малын эмч мэрэгчлээ. Харин ээж нь болохоор хим биологийн багш байсан юм билээ. Батцаяа өнөр өтгөн бүр 12 хүүхэдтэй буюу айгүй олон юм л 12 хүүхэдтэй айлын 4 дэх хүн болж төрсөн. Тэгээд Төв аймгийн Лүн сумын дунд сургуулийн 1-р ангид орж суралцаад сүүлд болохоор Улаанбаатар хот руу шилжиж ирсэн юм билээ. Улаанбаатарын 22, 13 дугаар сургуулиудаар дамжаад 12 дугаар дунд сургуулийг төгссөн байдаг. За дунд сургуульд байхасаа л ер нь урлагч туртай болсон буюу жүжиглэмээр санагддаг болсон байна. Жүжигчнийх нь авьяас нь бүр баг багаас нь илэрчээсэн. Ер нь нөгөө нэг хаваарийнхаа ч гэдэг ангийнхаа хүүхдүүд гэдэг юм ах дүүсээ дандаа юм шоглдог, юм хошин зантай. Тэгээ бусдыг илэрлэх чадвартай болохоор хүн болгол энэ хүүхд ч том болоод ер нь бол юм дуулган да, жүжигчин болох хүүхдээ андаа гэж агиох багаас нь ярьдаг байсан юм билээ. За ингээд дунд сургуулаа төгссөнийхаа дараа 1974 онд болохоор жүжигчин болохоор шууд сэтгэл шулуудаад тухайн үеийн улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид шалгалт өгсөн байна. Тэгээд төрөлхийн авьяас чадвартай байсан болоод тэр тухайн үед шууд тэнцчихсэн. Хожмын алдар жүжигчний алдрын эхлэл эндээс яг үүдэлтэй буюу энэ сургуульд орсноос л ингээд маш олон дүрийг бүтээсэн гэсэн үг. За улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид орсон түүнийг кино найруулагч жигчд тухай олж харсан байдаг. Тэгээд одоо бидний хамгийн сайн мэддэг Хөдөөгийн баясгал. Хөдөөгийн баясгалын ямиг алдарт киноныхоо болтоогийн дүр тоглуулахаар сонгож авсан байт юм байна. За ингээд 74 онд инхүү 16 настай байхдаа кино урлаг хэмээх том ертөнц рүү орсон. Азтай нэг юм буюу 16 настай байхад нь хүмүүс тэгж боддог байсан гинэ. 10 жилээ төгсөөгүй байхдаа ингээд кино тоглолцсон юм уу гэдгсэн чинь үгүй 16 настай байхдаа 10 дахь ингээд төгссөн байсан юм бэл. Төгсөөд оюутан болсон яриад тоглосон. Тэрийг бол хүмүүс баг мэддэггүй гэдэг чийсэн. За ингээд 16 настайдаа кино тоглолцсон. За энэ кино тоглосныхаа дараа болохоор бүр Монгол орны өнцөг булан бүрээс хайрын цах ирсэн гэсэн. Таалагдчихээн, танилцъя гэж октоодоос захианд булагдсан гэж байгаа шүү. Тэгэхээр энэ дүрд яаж тийм ээ тоглосон, яаж тэр олонд хүрсэн байх. Гоё бүтээсэн л дээ. Өстө хөөрхөн тий. Одоо угаасаа эргээд ингээл бодохоор Хөдөөгийн баясгалан санаад ордог шүү. За дараад нь мартагдашгүй намарт бас л хүүхэд байхдаа тоглосон байдаг. Гэхдээ бас оюутан багтай юм байлаа. Энэ тухай өөрөө дурсахтай болохоор жигжид гэж агуу хүн намайг анх олж нээсэн. Тэр хүний нүд сэтгэлд нь өртсөн нь одоо би өөрөө уран бүтээлж болох замыг заасан байх гэж боддгийн. Би одоо ч Хөдөөгийн баясгалан юм болд мартагдашгүй намрын отхон нэрээрээ хүмүүст хайрлагтаад ингэ явдаг. Тийм л дүрээрээ хүмүүст хүрсэн байдаг болохоор заримдаа намайг уурлахаар хүмүүс гайхаад идэг гинэ. Үгүй чи ингэж ууралт юм уу нэ дүрээр нь ингэ бодоод идэг. Пөөх та чи ууралт юм уу гэж нүднээ орой дээрээ гаргах шахдаг юм. Ажил төрөл хөөцөлдөж аваад хүн лимчэндээ болж бүтэхгүй бол ууралдаг штэ. Тайзан дээр байдаг шигээ чангараа жоох эмоц хөдлөөд ирвэл таныг ууралдаг гэж юусо бодоагүй штэ. Та ч ингээл ингэж эхэлдэг гэж. Ер нь хүн болгонд хийдэг гэсэн. Тэгээ жигжид тухайн хувьд болохоор намайг жүжигчнэр биш. Яг л тэр хүүхдээр зураг авалтыг хийсэн тэр дүрийн хамгийн том амжилт нь буюу яг өөрөө байгаа л тэр гэдэг гэж байгаа. Гэхдээ аим жүжиглээд ах шаардлага гараагүй гэдэг. За тэгээд тэр ухаантай хүн яав
заавал хүнд хүрэх вэ гэдгийг тэгж л мэдэрсэн юм шиг байгаамаа. Манайхан өнөөдөр хүүхдийг ягаад ч үгүй эрт хөгшин болгочих гээд идэг. Хүүхдээр нь байлгаад энэ наснаас нь хэр зэрэг хэр орой салан тэр чигээрэл санаа ариун явдаг юм шиг байгаа юм. Ягаад ч үгүй ягаад ч үгүй хүүхдийг бага наснд нь нөгөө од болгох гээд хит хэцүтгээл те медалийн араас хөөцөлтлээд авах жоох хэцүү санагддаг аа л гэдэг жисэн. Ягаад тэгэхээр од гэдэг чинь хизээ нэгэн цагта харвах нягууртай байдаг шүү дээ гэж хэлсэн байт юм байлээ. За багийнх нь хочин юу юм гэдгсэн чинь хорголон нүдэд гэж хожилдог байсан юм байлээ. Нөгөө юм жижигэ хар нүдтэй байсан учраас. За тэгээд мөн 16 настай байхдаа их диггүй байсан буюу нэрц цохиолж оюун удуул нарын жүжгүүд шүүмж бичижсэн байт юм байна. Шүүмжжээ наа ч таалагдахгүй байна гэдэргээ бичижсэн их дог нөхөр. За түүний дараа бичсэн шүүмж нь сонинд бүр гарч исэн гинэ. Өөрөө нусаа гойчулж хаад юу ч мэдээ шүүмж бичдэг ингээ сүрхий загнуулж исэн удаатай гин. Ингээд 74-өөс 78 онд Улсын багшин дээд сургуулийн кино драмын ингээд ийсэж орсон байдаг. Ингээд 78 онд сургуулаад өгсөд Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнэр ажиллаж эхэлсэн маа. Тэгээд жүжигчнэр ажиллаж эхэлтээ энд бол нөгөө алиалагч анх хийж эхэлж байсан. Хошин урлагийн загалмаас эцэг хэмээх нэрждэг. Одоо хүртэл хүмүүс бол мэдчихэж байгаа бах тийм ээ. За нэг үе явждаг байсан Азтай Бадарчин байж штэ тий. Хошин урлагийн наадмыг үндэслэн зохион байгуулж байсан. Хүн юм байлээ. Ингээд 79-оос 82 онд болохоор ардын армийн 119-р ингээд цэргийн албас хаасан. За 82 онд халагдаж ирээд болохоор хүүхэд залуучуудын театр тайзны ажилчин. Ингээд 83 оноос болохоор улсын цэрэгт мужаан дагалдан жүжигчин, алиалагч зэрэг ажлыг бол хийжсэн буюу юм л хийжсэн юм билээ. Тэгэхээр бүхэл юм хийжсэн. Ингээ 90 онд болохоор Монголын үндэсний үйлдвэрлэлийн эвний ордонд басан ардчлал холбооны анхдагар хуралд үггэлж цуглаанд хүртэл оролцож ирсэн байт юм билээ. Ингээд 91 онд ардчлал гараад хүүхэд залуучуудын театрт хамт ажиллаж байсан тухайн үед гавь жүжигчин Одон Чимэг, Туяа, жүжигчин Инхтүүл, Амгалан, гэрлийн техникч хүрлээ. За солиын тэргүүний ажилтан байсан тухайн үед Инхбаатар нар ингээд театраасаа өрх тусгаарлаад гарангуудаа Монголын хошин урлагийн театрыг аах гэж байгуулж исэн төвхтэй байдаг. За араас нь болохоор Монгол Улсын гавь жүжигчин Чамин чулуу очсон байт юм билээ. Жагдаг гэж бас мундаг жүжигчин байна. Нийлээд энэ айлын тулгын чулууг нь тавьж исэн гэдэг өрөөд орсон байлээ. За тухайн үед нь яагаад ийм хошин урлагийг руу орсон юм бэ гэдгсэн чинь яг тэр 90-ад оны үед бол Монголд хошин урлагийн театр үнэхээр дутагдчихсэн үе. Яг хүмүүс нөгөө нэг ороо босгаа те нийгэм шилжээл нэлээд хэцүү байсан. Тэр орон зайг л бид нар нөхөж гарч ирсэн. За тэр үед чинь нийгэм хэцүү байсан. Ардчлалын салхи хүлээсэн тэр цагт хүмүүсийн тархитлоход зөв өгөөшөх байсан. За тэгээд тэдний сэтгэхүйг өөрчлөхөд манай театр маш үүрэг гүйцэтгсэн гэж би бас боддгийн. Тэгээд удахгүй Монголын ардчлалын 20 жилийн ойж болох гэж байгаа. Би альч намын гишүүн биш буюу альч талтай гарна. Гэхдээ ардчлалыг бол дотроо дэмжиж явдаг. Тэмдээч анхны ардчлалын хуралдад оролцоод уран бүтээлчд бид жад сэлэм юм хэмээн өөрөө үгийг хэлж л явлаа та. Одоо хэдэн жилийн өмнө бас урлагийн бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино гэж Ленин хэлсэн бол бүх урлагийн дотроос хамгийн ардчилсан нь хошин урлаг муу юм аа гэж хэлж ирсэн юм байлээ. Ингээд ардчилсан хувьсгалтай хамт ардчилсан нийгмийн хувийн анхны сектор болж уран бүтээлээ эхэлсэн түүх яг эндээс нь гарсан буюу одоо бид нар үзээд байгаа хошин урлаг гэдэг юм эндээс л ингэж үүссэн байдаг байна. Тэр одоогийнх шиг яг ийм байгаагүй л те мэдээж хэрэг анхны хошин шогод бол санджил байгаа те өөрөөсөн. За тэгээд нөгөө анаас плетээ өөртөө гараараа ингэ зурдаг буюу гадаа нөгөө үлгүүдэг те зарлуудаа өөртөө гараараа зурдаг. Плетээ өөртөө өөртөө гараараа ингэ хөвлөдөг байсан маа. Тэгээд цуу ямбуг бэхэлж агаад гараараа анаас хийдэг байсан. Тэгээд плетээ зөвхөн хар цагаанаар л хөвлөдөг. Одоогийнх шиг юм гоё бол байгаагүй. Ингээд ярил түүх өрнөх зүйл олон л байдгийн. Ингэж л Монголын хошин урлаг гэдэг төрөл жанрыг хөгжүүлж өнөөдрийг хүрэхэд бол манай бүх продакшн хамтлагууд уран бүтээлч чармаа зүтгэж ирсэн гэдэг жаа. Ингээд 92 он хүрэхэд бол Азтай Бадарчин хошин урлагийн наадмыг өөрөө бол санаачилсан байгаа. За 95 онд болохоор Батзай ба түүний нөхдөг бол санджил байгаах тийм хошин шогийн баг бүрдүүлж тоглолт хийж энэ нэлээд амжилттай явсан байдаг. За 2008 онд болохоор 50 насныхаа ойгоор хошин урлагийн хамт олонны түүнийг дэмжиж таньгийн тоглолтос хийжсэнийг манайхаа санаж байгаа. За тэгээд 2012 онд бас юу байсан бэлээ шүү дээ. Улсын их хурлын нийслэлийн баян зөв төрөөс нэр дэвшижсэн бэлээ. Улсын их хурл. За ингээд 21 оны 12 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод өвчний улмаас бол таалал төгссөн байдаг. Яг 2 хүүтэй юм бэлээ. За хоёлаа ингээд хамтран ажиллаж танилцуулчаад үргэлжлүүлэн сайтууд өгсөн ярилцлагуудаас нь хүргэе тийм ээ. За тийм. Яг нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хурдан хэмнэлттэй хамтдаа Red Panda төргөө хоолны газрыг танилцуулъя. За Red Panda төсөл Хятад сүлжээ хоолны газрын төслөгүүд гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан амд чанартай, хямдунтай, тав тухтай орчиг найрсаг түргэн үйлчлэгийг хэрэглэгчтэй хүргэх зорилготойгоо 12 сарын 21-ний өдөр нээлттэй хийсэн. Анхны салбар нь Ярамгийн Номин Акрад байрлаж байгаа бол хоёр дахь салбар нь Таван богдын эсрэг талд нь Номин United нэгээд одоо гурав дахь салбар нь буюу их дэлгүүр салбар нь хийж байгаа юм байна. Их дэлгүүр салбар надад гайгүй ойрхон юм шиг. Тийм байна.
За зорж ирсэн үйлчлүүлэгчтэй мартагдашгүй хэмжинхэн хятад амтыг түргэн шурхаа найрсаг үйлчилгээг мөн хям дүн чанартай бүтээгдэхүүний баталгааг тэгээ бусдаас ялгарсан олон төрлийн хөнгөлөлт урамшуулыг санал болгож Монголын хамгийн том шилдэг хятад түргэн хоолны сүлжээ болж Дулаанбаатар хотод бүртгэлтэй болж байгаа маань. Ерөнхийдөө бол хятад хоолны газрууд бол зөндөө байдаг шүү дээ. Эднийхээс бас та хэд маань амтлаад үзээрэй. Үний хувьд бол нэр айгүй хямдхан тэгсэн мөртлөө амт чанартай байдаг гэдэг онцлогтой. За тэгээ түргэн шуурхаа үйлчилдэг 5 тухтай орчин гэж байгаа. Гэр бүлээрээ хооллоход ийм газрууд ус хэрэгтэй байгаа тийм шүү дээ. Бас гой газар байдгүй маа. За тийм хямд үн буюу одоо нийт хүн амд чиглэсэн хямд үнийн бодлогыг гэдгийг баримталдаг юм байлээ. За тэгээ ирж үйлчлүүлэх юм бол одоо ирж үйлчлүүлэх юм бол за үндсэн хоолоо амталсан будааны хамт 15,888 төгрөгөөр харин үндсэн хоолн дээр амталсан будаа, өндөгтэй дахианы ясны шүл, шанцтай мантуун бууз, ундааны хамт ердөө 19,888 төгрөгөөр худалдаалж байгаа мөлий. За Улаанбаатар хотод 45,800 төгрөгнөөс дээш худалдаа авалтанд үнэгүй хургуулжтэй байдаг буюу холбогдох хүчний дугаар нь 70 17 17 70 17 гэсэн дугаар байна. За тэгээ шиг холбогдоод хүргэлтээ авч болно. Social хаяг нь Red Panda Chinese Express гэж хаар мэдээлэл гарчлаа. Баярлалаа хамтраж авсан. Хурдан хэмнэлттэй амттай Red Panda түргэн хоолны газар байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн жүжигчнийхээ мэдээллийг хүргэе. За Eagle цэгийн мэн дөр 2019 оны 6 сарын 15-нд сэтгүүлч Шилэг төмөрт өгсөн ярилцлагаас нь дурдвал за Монголын хошин урлагийн загалмаас эцэг гэж гэдэг хаваа жүжигчин Батцааны Батцааг Монголд бол танихгүй хүн гэж аахгүй харин нэг хэсэг мартагдсан байж магадгүй гэдэг жаа. Учир нь тэрээр эрүүл мэндийн шалтгаанаас болоод сүүлийн хэдэн жил урлагийн алтан тайлцнаа ер нь бол гараагүй ингээ явж байсан. За хэд хоногийн өмнө дүндээ гудамжинд таарахад ярилцлага авах саналыг минь хүлээж авсан юм. Өдгөө 61 настай хаваа жүжигчин маань тухайн үедээ саяхан өвөө боллоо гэд их л баяртай явж алаа. Би товсон ёсоор уулзсан ярилцсанаа хүргье гэж бичсэн байлээ. За тэгээд би тийхэн дангуу гэдэг асуултанд би тийхээ давгүй байгаа. Тал харавсан. Тал хэсэг харавцсан байсан. Тэгээд тал харавснаас үүдэлтэй саажилт гайгүй болоод байгаа. Таяга хайчихсан ингээ явж байгаа. Ганцаараа гадуур гараад бол алхдаг ингээ болцсон явж байгаа. Хөдөлгөөн сайн хийвэл саажилт арилнаа гэж эмч нар надад зөвлөсөн. Хөтөлсөн болгоос өссөн биш гэд өөрийгөө зоригжуулаад хөдөлгөөнтэй байх гал хичээж л явна. Оюун санааны хувьд бол ямар ч асуудалгүй байгаа гэдэг жисэн. Гэхдээ та яг хэдэн онд юм болцсон бэ гэдгсэн чинь жил 6 сарын өмнө буюу одоо энэ чинь 2019 гэдэг чинь 2018 онд харавцсан юм билээ. 2018 онд харавсан. Тэгээд хажууд байгаа хүн маань санаа тавьж сайн асарч байгаа буйнд бол би богино хугацаанд инхрээд хүрээд ирлээ гэдэг жисэн. Одоо хинтэйгээ амьдарч байгаа юм бэ гэхээр хөвшөнтэйгээ хойлохна битүүрэл амьдарч байгаа гэдэг жисэн. Тантай тааралтахад та саяхан өвөө болцсон гэдэг жисэн. Нилээ хожуу өвөө болж байгаа юм уу да гэсэн асуултанд би чи 1958 онд төрсөн хүн. Манай баг хүүхдтэй болоод би 61 наснда өвөө болсон. Нилээ хожуу байгааз 61-тэй өвөө болсон. Миний үеийнхэн бүгдээрээ аль эрт ачцыг үзчихсэн байх. Харин би бол нилээ хожуу ачцыг үзлээ гэж хэлсэн байлээ. За тэгээд 61 гэдэг чи одоо тэтгэврийн насанд хүрчихэж байгаа ш тийм ээ. Тэтгэврээ тогтоолгосон уу гэдгсэн. Би тогтоолгоогүй гэдгсэн. Яагаад тогтоолох вэ гэсэн чинь сард нэг одоо 2019 оны үед байхгүй 280,000 төгрөг тэтгэвэр авна. Тэгэхээр тийм баг байсан бахан. Одоо тал харавсан гээд нэг 310,000 төгрөг сэтгэмж авдаг. Хэрвээ тэтгэвэр тогтоолвол тэтгэмжээ авах болно. Давхцуулж олгодоггүй юм хуультай байна. Тиймээс тэтгэвэр тогтоолохгүй тэтгэмжээ аваад явж байгаа нэрээ дээр юм уу даа л гэж үзсэн. 280,000-ыг авснаас 310,000 төгрөг авсан дээр үзсэн юм байлээ. За тэгээ би өвдгөөс буюу харавхаас өмнө яг ямар уран бүтээл дээр ажиллаж исэн юм бэ гэсэн чинь сумдаар явж тоглолт хийсэн. Урлаг соёлынхан тэр болон сумд очиж тоглоод байдаггүй учраас би бүр зориуд ингэж аслагдсан сумдуудаар ингэ явсан. Биеэ өвдгөөс өмнө 3 жилийн хавар намар дандаа ер нь сумдуудаар явдаг байсан. Нэг явахтаа 60 хоногор ерөөсөө явждаг байсан юм билээ. Суманд амьдарч байгаад эргээд маш сайхан хүлээж авдаг гэсэн. Ер нь манай ард түмэн их зочломтгой зан чанар хөдөө амьдарч байгаа хүмүүст л их хадгалагтаад үлдсэн байгаа. Төвлөрөх ер нь бол төврөгөө л ойртох тусмал өөр болоод байгаа юм шиг санагддаг гэж ярьж байсан. Тэгээ жүжигчин болоход нь яг юу нүлээсэн юм бэ гэхэд нь би ер нь багаасаа их сониуч юм болгоныг сонирхдаг хөдөлгөөнтэй хөвгдээсэн. Хүмүүс бүр намайг энэ ёстой нэг чөтгөр шиг адтаа өгч хаасайгүй л гүйж явах маа гэж намайг хөөрддөг байсан. Миний энэ төрөлхийн зан чанарууд л жүжигчин болоход нөлөөсөн баг. Бас миний хөвшин ээж их нөлөөсөн гэж байгаа. Имэн их нөлөөсөн юм бэлээ. Миний хөвшин ээж их хурдаг хөдөлгөөнтэй хүмүүстэй их нийтж хүн байсан болохоор тэрийн дуурайсан гэдэг жаа. Тэгээд их сонирхолтой санагдсан юм. Хөдөөгийн баясгалан тоглоод яг хэдэн төгрөгийн цалин авч ирсэн бэ гэд асууж байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үед хэдэн төгрөгийн цалинтайсэн гэд. Тэгсэн чинь жигчд гоёа миний цалингаас надад 5 төгрөг гаргаж өгөөд бусдыг нь костюмны дотор талын халаасанд хийгээд хувцас жижиг хэрэгсэл хариуцсан самдын ихчээр битүүлж ойлоод за
наадахын ямар ч үг байсан гэрээгэнд нь аваач ч өгтлэн задлж болохгүй шүү гэж хэлээд бүр ингээд өгсөн юм. Өөрт нь бол 5 төгрөг өгсөн байна шүү дээ. Тэгээд замдаа цалингаач бас хайчиж өргөдөж магадгүй хүн амьтаа авчиж магадгүй гэж бодсон юм шиг байна. Тэгээд гэртээ харсан юм л да. Гэртээ хараад хөгшин ээж хоёр маань миний костюмны халаасыг задлаад үтсэн чинь тухайн үед 3500 төгрөг гарч ирсэн гэсэн. Их мөнгө шүү дээ. Маш их мөнгө Тийм шүү дээ. гарч ирээ. Тэрийг бүр ингээ хоёлаа хараад ингээд аав нь имээ хоёр гайхсан гинэ. Тэгээ бүр итгэхгүй жигжид гуйгаас асууж исэн санагдаж гинэ. Үгүй энэ хүүхдэд чинь 3500 төгрөг өгөө явуулсан байж тээ зүү юм уу буруу юм уу гэд нэлээ асуусан байгаа. Тэгээд асууж исэн. Ингэж л анхудаа гэр бүлийнхэндээ тусдим болж исэн гэдэг чинь. Тэгээд цалингаа тухайн үеийнхэн цалин юунд зарцуулж исэн бэ гэхэд тухайн үед чинь нөгөө Румын мебель гэж байсан. Мебель тавилга их мод болж илаа штэ. Байлаа тэгээд манайх тэр мебель тавилгаас 2 ор 1 сервант авч яасан. Бас аав маань ойр хавийнхаа хүмүүсийг нэлээ их дайлж зайлж исэн гэдэг чинь. Тэгэхээр гэрийнхэндээ маш том хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Гоё биелэг болсон ба ч тийм. Яг үнэ. За тэгээ мартагдчихгүй намар кинонд та оюутан байхдаа тоглосон юм уу гэхтэн. Би бүр 2 дугаар курст орсон байсан гэж байгаа. Жижигхэн байдаг штэ. Найруулагч хүмүүс байнга дүрээ хайгаад ажиглаад юу нь явж идэх юм шиг байна лээ. Урлагийн гавьяа цэцгэлдэн дамдан найруулагч киноныхоо зохиолтой танилцаад намайг шууд утхны дүр тоглуулна гэд ботцсон байсан буюу ингээд. За тэрдээ гэд юу нь онооцсон байсан гэж байгаа. Оюутан байхдаа 2 журган сайхан кино тоглосон. Би л болохоос ш ер нь бол манай ангийнхан тэр чигтэл бүгдээрээ мундаг уран бүтээлчд болсон. Ингээ ярьж байгаа гэж. Тэгээд таныг ер нь Монголын хошуу урлагийн загалмаас эцэг гэж ярьдаг штэ. Энэ талаар та юу гэж боддог гэхэд нь яг хүмүүс тэгж ярьдаг юм. Гэхдээ би загалмаас эцэг гэд нэг сүржигнээд ер нь яваад байдгүй дээ. Би ер нь сэтгэлийн хөөрөл багтаа буюу дутгшогоо их таард юм байна. Баргийн юмд хөөрөөд готраад байдаггүй, мужик хэр гэж өөрийгөө ер нь боддгоо. 79-оос 82 оны хоног хүртэл 3 жил цэргийн алба хаасан маань чинь бас нөлөөлдөг байхгүй юу? Ер нь л энэс хойш 1 жил болсон штэ. Миний он жавд их сайн хүмүүс байдгийн. Хин нэгэнд нь өвчин зовлон амьдрал нь янз бүрийн юм ингээл тохиолдол ер нь бүгдээрээ очиход л бүгд чагсаж яадаг бэлэн байж дээ. Намайг тал харваад эмнэлэгт хэвтэж хахад бөөнөөрөө эргэж ирээд хамаагүй шуугиллаа гэд эмнэлгийн ажилтнууд бүр загнуулж исэн түүхтэй гэж ярьж байгаа. За тэгээд яг гэр бүл дотроос нь танаас өөр урлагийн хүн байдгүй гэсэн чинь байхгүй. Эднийх чинь нөгөө нэг 12 лаа штэ. Юусаа байхгүй юм байлээ. Нөгөө Баабургой нийтлэгч Баабурыг мэдэн тийм ээ. Баабургойтой юу юм бэлээ. Ах トゥ хоёр хүүхэд буюу хамаатнууд юм байна. Үеэлүүд нөгөө аавынх нь турсан ахынх нь хүүхэд юм бэлээ. 4 насаар ах гэдэг жисэн. Хэр хоёр дотны ингээд гисэн. Яг хуу ах トゥ хамаатан цадаад учраас би бидэд тусдим болоод явдгийн. Би ахыгаа бол маш хүндэлж хайрладаг гэдэг жисэн. Тэгээд өөрөөс нь туслан дэмжлэг авах тохиолдол бас байдаг. Тэгээ Батболд хотын даргаар ажиллаж байхдаа Батболд хотын даргаар ажиллаж байхдаа надад 2 өрөө байр өгсөн. Миний нөгөө урлагт оруулсан хувь нэмрийг л үнэлж өгсөн байх гэж боддtiin. Гэхдээ бас ах маань байртаа болоход нэлээдгүй хичээл зүтгэл гаргасан гэдэг жаа. Одоо тэр байранда юу нь сүлд амьдарч илээсэн юм билээ л дээ. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор та өөрийнхөө одоо туулж өнгөрөөсөн амьдрал харамсаж суута байдаггүй гэсэн асуулт нь. Би өнгөрсөн амьдралынхаа тухай бодоод хизээ сэтгэл тундуур бол сууж үзээгүй. Алдаа оноо зовлон жаргал гээд бүхэл зүйл миний амьдралд бол тохиолдсон. Мэдээж хүн болгонд л тохиолддог. Ер нь хүн болгоны амьдрал ийм байдаг. Хэрв ийм биш байсан бол хүн яаж ухаарж ойлгож хөгжиж дэвших юм те хүн алдаанаас суралцаж амьдардаг штэ. Тиймээс би өнгөрсөн цаг хугацаанд буруу амьдарчээ гэж юу нь их бодоод байдаггүй. Би баянж амьдарч үзсэн, ядууч амьдарч үзсэн. Хүний туулах ёстой, дээшээ доошоо хэлбэлцсэн амьдралыг бүгдийг нь туулсан. Амьдралдаа нэг тийм эргээд харамсаад ах шалтгаан алга. Харин ч би энэ амьдралтай хайртай. Бурхны оронд буцах болсон ч сэтгэл хангалуун явна гэж юу нь бол бурхан болохын хүмүүс гэж ярьслах хөгжсөн юм байлээ. За тэгээд Монголын хошуу урлагийг хэдэн жилийн түүхтэй гэж үздэг юм бэ гэхээр Монгол улсын төрийн шагнал зохиолж ОД-ийн далан худалдаж жүжиг хамгийн анх тавигдаж ирснээр монголчууд аль бие усаар хошуу урлагтай танилцсан байхаа гэж би бас боддгийн. Албан босоор бол хошуу урлаг Бадарчдын баянгаас л юу нь эхэлтэй байх та. Тийм ч учраас би нөгөө Азтай Бадарчин хошуу урлагийн наадмыг боллон гэж санаачилж хийж ялаа л гэдэг жаасан. Та өөрийнхөө хийж бүтээсэн зүйлээр хизээ хамгийн их бахархаж байсан бэ гэхэд нь хошуу урлагийн театр байгуулад ажиллаж байх үедээ урлагийн ахмадуудаа хошуу урлагийг энтер гэж ялахгүйгээр бүгдийг нь оролцуулсан уулзалтыг жил бүр зохиодог байсан юм байна. Тэр үедээ олон ахмадыг уулзуулж за хэсэг хугацаанд ч гэсэн инээдгөр аз жаргал бэлгэлж байгаадаа өөрөө бахархдаг байсан гэж хэлжсэн. Буюу юу нь бол гүүр нь болж өгдөг байсан тийм ээ. Ахмад үеийнхнийгээ шинэ үе залуу үеийнхнийг хооронд нь ингэж холбодог байсан бахнэ. За тэгвэл News цэгийн мэн дээр 20 оны 6 сарын 12-нд Цэс сүрэн сэтгүүлчтэй ярилцсандаа юу гэж ярьсан гэхээр одоо яг хаана амьдарч байгаа вэ гэсэн асуултанд би хууль сахиулгын их сургуулийн ойролцох байрандаа хөгшөнтэйг ойлгох нь бол амьдарч байгаа. Хүүхдүүд өөрсдийнхэн ажил амьдралыг хөөгөөд явцгаацсан. Би чин анх хантайгаа 1980 онд танилцчихсан гинэ. Тэгэл янз бүрийн асуудалд уртжул явлаа. Би хизээ чадамаатай амьдралтаа бол харамсдаггүй. Хүн туулах ёстой л амьдралаа туулаад явж байгаа хаа гэж боддог. За хоёр хүүтэй. Хоёр хүн аавынхаа одоо энэ авьяасыг өвлсөн байд
байдгүй гэхэд хоёр хүн маань урлагийн замыг бол хоёулаа сонгоогүй. Нэг хүн маань эдийн засаг чиглэлээр явд юм байна. Харин нөгөөх нь гадаад харилцааны мэргэжлэр их сургуулаа төгссөн. Тэгээд нөгөө өнгөрсөн онд баг хүн хүүтэй болоод ачаа утсан байдаг. Ер нь бол нэлээд хожиж утсан гэдэг чам. За мартагдашгүй намайг киноны отхны дүр бас их өөрхөө энэ киноны талаар яриул гэдгийгсэн. Би 1-р ангид 6 настайд орсон байсан учраас 16 настайд 10 дахь ангид төгссөн буюу оюутан болсон байсан. Уг нь тэр үед 8 настайд сургуульд ордог байсан шүү дээ. Ордог байсан. Тиймээс би үеийнхнээсээ эрт их сургуульд орсон. 1-2 дугаар курст яг л 10 жилийн хүүхэд чиг давхиж авахгүй юу. Тэгээд урлагийн гавь зүтгэлцэн дамжны хариулагч киноныхоо зохиолтой танилцаад намайг шууд тоглуулсан байдгаа гэж ярьсан байдаг. Тэгсэн энэ дэр нөгөө хэрвээ би буруу санаагүй бол хошуурлагын тайзан дээр хамгийн анх эмэгтэй хүний дүрээр гарч ирчихсэн санагдаад идтiin. Өмнө нь өрхөн баг гарч байгаагүй хаа. Ер нь эмэгтэй хүний хувцас өмсгөөд нэг юм малгай залгай өмсгөөд гарч ирчихдэг байсан да. За тэгсэн миний хувьд хошуу урлагт орсноос хойш нэлээд удаа эмэгтэй хүний дүр бүтээсэн байдаг. Ойролцоогоор нэг 20 орчим эмэгтэй хүний дүр дээр ажилласан баха гэж дурссан байна лээ. За тэгээд Азтай Бадарчин наадмын шагналыг хэдэн удаа хүртэж исэн юм бэ гэсэн асуултанд би ч Азтай Бадарчин наадмын хошоо шагналт юм байлээ. Азтай Бадарчин бол Монголын хошуу урлагийн сайхан наадам байсан. Би наадмын тухай материалаа бэлтгээд залуу уран бүтээлчдэд үлдээе гэж боддгийн. Тийм учраас хамгийн отгон Азтай Бадарчин отгон туяада сайхан нэг санал тавьсан. Энэ Азтай Бадарчин наадмын тухай телевизийн нэвтрүүлэг хийгээд хотын годомжинд өнгө нэмсэн жижигхэн хөшөө хийх юмсан гэж бодож мөрөөдөж явдгийн билээ. Энэ хүсэлтэд хотын даргатай уламжлаа гэж бодож исэн боловч уламжилж амжаагүй л болж таарсан. За тэгээ эргэлт цэцэг имэн дээр 2025 оны 2 сарын 13-нд Монгол Улсын гавь жүжигчин Бацээгийн төрсөн дуу болох Наран цэцэг ярьслага өгсөн байлаа. Тэндээс нь хальт бас дурсаа тийм ээ. Тэгтэн ахыгаа одоо дурсаад санаад ингэ явж байгаа хөхтөн тэглгүй ах вэ? Би ахыхаа тогсоо өдөөгийн байсгалын киног одоо ч гэсэн дахин үзэх туфттай. Сүүлийн жилүүдэд бол бүр их тавтаж ингэж үзэж байгаа. Ах маань болтоогийн дүрж яг л өөрийнхөө тогсон юм шиг надад санагддгийн. Өдөөгийн байсгалын киног ахыгаа санахтаа, хайрлахтаа, өргөдөхтөө гэд бүхэл үзэж инээгт нинэж уйлахтан дагаж уйлдаг маань хэвээр байгаа. Тэр киног үзэхээр ахын маань бидэнтэй өнгөрөөсөн дурсам зэрэг их сайхан байдгийн. Ахын маань урлагийн замнал өдөөгийн байсгалын киноны болтоогийн дүрээс эхлэлтэй болохоор тус киног би заяа авахгүйгээр төсөөлж чаддгүй маа. Ахын маань олонний танил болсон цагаас хойш биднийг харах өнцөг, харилцах байдал нь хүртэл өөрчлөгдсөн. Тэгээд хүмүүс намайг Наран цэцэг гэдэг хүнээр биш Бацаагийн дүү гэж хардаг болсон. Тухайд би хүүхдээсэн болохоор хөөрч баярлаад л ийм гоё ахтай байх ямар гоё юм бэ гэж бусдаа их гайхалдаг байлаа. Нуулгүй хэлэхэд ахынхаа нэрийг барьж олон ч ажил амжуулж бүтээж байсан гэдэг жаа. Нэг 3500 төгрөгийн цалин авсан гэж хэлжсэн шүү дээ. Тухайд ч маш их мөнгө байсан. Тэгээд аав минь ахын цалингаар морин чирэг дүүрэн гэрийн тавилга ор ачаад иржсэнийг нь бид нар өрөөсөө марцдаггүй. Тухайн үед бидний дундаас аавыг тэгж баярлуулсан хүн заяа ахаас өөр байдаг байх. Тийм болохоор аав гэлтгүй бидний таньж мэддэг хүн ахыг маал магтаж өрөөж байсан санагддаг юм аа гэж хэлжсэн. За тэгээд ер нь бол 11 үл өссөн юм билээ. Том ах хамгийн том 2 том ахыг нь аав ээж нь өргөж авсан юм билээ. Тэгэхээр эцэг гэхээс ерөөд эсвэлэг буюу 2 нь өргүүлж авсан юм билээ. За тэгээд аавын хувьд бол Завхан аймгийн Цагаан архан сумын хараад малын эмч мэргэжилтэй байсан. Харин ээж нь болохоор Архангай аймгийн хим биологийн багш байсан маа. Тэгээд ээж нь юу юм бэлээ штэ бүр багт нь буюу энэ дүүгийн 2 настай байхад нь төрхийн хүндрэлээр бурхан болцсон юм билээ. Тэгэхэд аав маань 11 өнчиг хүүхдээ хатан ээжтэйгээ буюу эмээтэйг хамт гэж өсгсөн байдаг. Эмээ маань биднийг л өөрөөсөө төрөөсөн юм шиг л өсгөж хүмүүжүүлсэн. Эмээ маань биднийг гэсэн сэтгэлгүй байсан бол аав яаж зоох байсныг ер нь бол таахаа аргагүй. Эмээ биднийг өсгөж хүмүүжүүлж хайрснаар 100 нассан буянтай хөгшин байсан гэж 100 хүрсэн байдаг. Тэгэхээр аав маань эмээг ядраахын цагт насарч тоглож агаад амьдралынхаа сүүлчийн мөчийг хамтдаа өнгөрөөсөн. Тэр үед аав эмээ хоёр нь биднийг өмсөж зүүх идэж ухаар тутаалга өсгсөн гэж бодохоор тэдэндээ баярлаад байршгүй те. Заримдаа биднийг яаж өсгсөн юм бол доо гэж бас гайхдаг. Тэд маань биднийг үнэн байхад сургасан. Тийм болохоор бид хүнд ч худлаа хэлж хулгай хийж үзээгүй шудраг хүмүүс болж өснөөрөө бахархдаг. Бид нэгэндээ түүг уддаггүй гинэ ерөөсөө уддаггүй өөрсдийнхээ замналаар амьдр гэдэг байсныг марцдаггүй. Бид олуулаа өссөн болохоор одоо хүртэл ер нь бол олуулаа байх их дуртай гэдэг хэлсэн. Таанх 95 онд Монгол Улсын гавь жүжигчин цолоор шагнуулж исэн. Тэгэд энэ цол бол нэлээд тавсан. Тэгээд тэр үед аав нь хүнсний мохлогт ажилладаг байсан юм билээ. Тэгээд ах маань шагналаа авчгаад аавын хүнсний мохлогт дээр очиж аав дүнсүүлж яасан гэдэг юм. Тэр үед аав маань тун их баярлсан тухайгаа ярьж илээ. Тухайн үед аав маань бидэнд тус бүрд мөнгө хадгалдаг байсан юм билээ л дээ. Тэгээд заяахт хадгалдаг байсан 1 сая төгрөг өгсөн баг. 95 оны 1 сая төгрөг гэж ярьж. Маш их мөнгө байгаа юм шүү дээ.
Ах маань ч гэсэн хамгийн үнцэнтэй чухал бэлэг гэж бодож байсан баха. Монгол Улсын гавьяа жүжигчин цолоор шагнуултаа ах маань эд мандаж хошин урлын салбарын тод өнгө төрхөн болж явж байлаа гэж байгаа. За нэг юм эргэлзээтэй асуудал сүүлийн үед үл явж ам дамжиж явж исэн тэрийг яг асуусан бэл юу юм гэсэн чинь таны ахыг мөрөдө тоглоом тоглож байгаад ажил амьдралаа алдсан гэж хүмүүс ярьдаг штэ. Энэ үнэн үү гэсэн асуулт нь. Ах маань мандаж явахдаа яг л кино шиг амьдралаар амьдэрсэн. Ахыг маань харсан бүхэн хүндэлж бараг аймс готлыг нөмсүүлээд л гардаг байлаа. Дэлгүүр орсон ч гэсэн торыг нь байрж тэргийг нь төрдөг байсан гэд бод. Тэгээ ахыг маань хөөргөж жагаад хүмүүс мөрөдө тоглоомд уруу татсан юм блэ л те. Ах тухайн үед асар их мөнгө хөрөнгөтэй байсан. Түүндээ туйлдсан ч юм уу бусдад амархан итгэдэг итгэмдгий хүүхэд шиг зантай байсан болоод ч тэр нэм мэдхэд мөрөдө тоглоомд орчихсон байсан. Ахад маань тэр үед хинч юу ч хэлж чаддаггүй байсан юм. Ханин хүртэл түүнийг олж ирсэн мөнгийг зүв зарцуулж чадаагүй болохоор ийм байдалд хүрсэн юм болоо да гэж би боддгийн. Гэхдээ би хинт ч буруу өгдөггүй. Ах маань эрх чөлөөтэй дураараа амьдэрсэн болохоор тэр шүү дээ. Эхнэр нь ажил хийдэггүй, гэрээс гардаггүй, ахын хоолыг бэлдэж гэрийг нь цэвэрлээд л суудаг байсан да гэж дурссан байлээ. Бас Монголын нөхөд тухай сонсон ч бас сонирхолтой шүү те. Тийм багаз болж өгвөл ингээд монголчуудын талаар илүү их ярмаар санаачдгийн тааж тэгээд болж өгдөг юм да. За баярлалаа энэ хүргээ нэвтрүүлгээ өндөрлөе. Студид готлогч Ханцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Бодлоо найруулагчаар Борхогийн Чинбат нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Эден компани хамтдаа илүү хамтдаа 20 жил мөн хурдан хэмнэлттэй хамтдаа Ред Манда түргэн олны газар байлаа. Өргөжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгээ улаан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.